Дүрсийг цагийн зууны дагуу болон эсрэг чиглэлд 180 градусын эргүүлэлтээр хувиргах. За энэхүү хичээлтэй холбоотой багш нь хэд хэдэн сэргээн сануулгах зүйл ярив. Хамгийн нэгдүгээр эргүүлэлтээр дүрсийн байрлаж буй зүг чиг нь өөрчлөгдөнө. За эргүүлэлтээр дүрсийн хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөхгүй. Томорч жижигсэхгүй. Эргүүлэлт нь толин тусгал биш. За цагийн зууны дагуу болон эсрэг чиглэлд эргүүлэлтийг хийдэг. Цагийн зууны дагуу. Цагийн зууны эсрэг гэхээр нөгөө тийш эргэж байна тийм. Өнцгөр эргэх хөдөлгөөний хувьд жишээлбэл энэ CD буюу пензэг аваад үзэхэд төв цэг буюу эргэлтийн төвөө тойрон анхны байрлалаас 360 градус эргвэл буцаад анхны байралтаа ирнэ. Тэг градус дээр байрлаж байсан дүрс цагийн зууны эсрэг эргвэл нэмэх градусаар эргэнэ. Тэгэхээр 90 градусаар эргвэл энэ байрлалд ирнэ гэсэн үг. За дахиад энэ байрлалаас 90 градус явбал нийтдээ 180 градус нэмэх 180 градус эргэж гэнэ гэж үзнэ. За үүнээс цаашаа дахиад 90 градус эргвэл ийм байрлалд ирнэ. Нийтдээ нэмэх 270 градус. За дахиад 90 градус эргвэл нийтдээ нэмэх 360 градус эргэсэн гэж үзнэ. Одоо хасах чиглэл гэхээр хасах 90 градус эргвэл тухайн биет нь цагийн зууны дагуу эргэнэ. Хасах 180 градус. Дахиад хасах 90 градус эргэлээ тий. Тэгэхээр нийтдээ 180 градус. За энэ нь өмнөх нэмэх 180 градус тавьсан шиг адилхан байрлалд байна. Цагийн зууны дагуу хасах 90 градус эргэлээ. Нийтдээ хасах 270. За ингээ 360 градус эргэхэд буцаад байрандаа ирж байна. Биетийн эргэлт нь хөдөлгөөнгүй цэгээс ижил зайд тойрох хэлбэрийн хөдөлгөөн юм. Нэг бүтэн эргвэл 360 градус. За эргэлтийг R үсгээр тэмдэглэвэл цагийн зууны эсрэг 90 градус эргэхийг R гэж тэмдэглэе. Тэгвэл цагийн зууны дагуу хасах 270 градус гэвэл R хасах 270 гэж үзье. Жишээлбэл 1-р мөчөд өгсөн C цэгийг нэмэх 90 градусаар эргүүлье. Тэгэхээр цагийн зууны эсрэг 90 градус эргэн гэсэн үг. За 3, 6 гэсэн координаттай байна тий. За тэгвэл 1-р мөчөөс 2-р мөч рүү эргэхэд X, Y хоёрынх нь байр солигдно. За тэгэхээр 6, 3. За тэмдэг нь ямар авах вэ? X координат нь хасах, Y координат нь нэмэх 3. 180 градус эргэсэн гэж үзвэл цагийн зууны эсрэг 180 градус эргэн гэсэн үг. За нэг удаа эргэлээ 90 градус. Дахиад 90 градус эргэхээр нийтдээ 180 градус. Тэгвэл X, Y хоёр нь байрандаа гэхдээ хоёулаа хасах тэмдэгтэй байна. Хасах 3, хасах 6. За нэмэх 270 градус эргэхэд координат нь яаж өөрчлөгдөж байна хүүхдүүдээ хараарай. За 1-р мөчөөс 2-р мөч рүү ирлээ. 90 градус. Дахиад 90 градус. Ингээд нэмэх 270 градус эргэхэд 6 хасах 3 дээр. За C цэгийг тэгшүүнцэгтийн орой байсан гэж үзэх юм бол ажиглаарай. За ийм хэлбэрүүд гарах нь. Цагийн зууны эсрэг эргүүлэх дүрмийг аваад үзье. X, Y гэсэн координаттай P цэг өгсөн. Цагийн зууны эсрэг 90 градус эргэхэд Y, X хоёр нь байран солигдоод Y нь хасах тэмдэгтэй. За 180 градус эргэхэд X, Y хоёр нь байрандаа 3-р мөчийн цэг учраас хоёулаа хасах тэмдэгтэй. 270 градус дээр эргэхэд Y X нь байран солигдоод 4-р мөчийн өнцөг учраас X нь хасахтай байна. Жишээ нь 3, 6 гэсэн цэгийн хувьд аваад үзэхэд хамгийн эхлээд 6, 3 гэд байран солигдсон. Тэгээд 2-р мөчийн өнцөг болсон учраас хасах 6. За 180 градусаар эргэхэд 3, 6 нь хിവэрээ хоёулаа хасах тэмдэгтэй байна.
270 градус дээр 6 хасах 3 болсон байна. Одоо бүгдөө дээд цэгийг цагийн зүүнний дагуу 90 градусаар эргүүлье. Хасах 90 градус. Тэгэхээр цагийн зүүнний дагуу эргэнэ гэсэн үг. Дөрөвдүгээр мөчөд байна тий. Координат нь 5 хасах 8. За 90 градусаар цагийн зүүнний дагуу эргэхэд 3 дугаар мөчөд гарч байна. За координат нь хасах 8 хасах 5 болсон байна. Хасах 180 градус буюу цагийн зүүнний дагуу эргэн тийм үү? За хасах 180 градус дээр хэддүгээр мөчөд гарч байна вэ? 2 дугаар мөчөд гарсан байна. Координат нь хасах 5 8 болжээ. Хасах 270 градус эргэсэн гэж үзье. Тэгэхээр цагийн зүүнний дагуу нэг удаа 90 градус, дахиад нэг 90 градус. За ингээд координатын төвийг тойроод 270 градус эргэнэ. Ингээд координат нь 8 5 болсон байна. За ажиглаарай. Цагийн зүүнний дагуу эргүүлэх дүрмийг аваад үзье. Биднэрт P гэсэн X, Y координаттай цэг өгсөн. Тэгвэл хасах 90 градус эргэхэд Y хасах X, хасах 180 градус эргэхэд хасах X, хасах Y, хасах 270 градус эргэхэд хасах Y, X болно. За жишээлбэл 5 хасах 8 гэсэн 4-р мөчийн цэг байна тий. Хасах 90 градус эргэхэд хасах 8 хасах 5 болж байна. За уг цэг хасах 180 градус эргэхэд хасах 5 нэмэх 8. Хасах 270 градус эргэхэд 8 5 болсон байна. За эдгээр цэгүүдийн байгуулалтыг бид нар түрүү хийсэн зургийг ажиглаарай. 4-р мөчөөс 3-р мөчөд, тэгээ 2-р мөчөд, 1-р мөчөд гарч байна. Хэрчмийг 90 градусаар цагийн зүүнний дагуу буюу хасах 90 градусын эргүүлэхийг аваад үзье. EF гэсэн хэрчим 3 дугаар мөчөд өгсөн байна. E цэгийн координат хасах 9 хасах 8, F цэгийн координат хасах 4 хасах 6. 90 градусаар цагийн зүүнний дагуу эргэхэд 2 дугаар мөчөд гарах нь байна. E-гийн 2 дугаар мөчөд очсон цэгийг E' гэвэл координат нь хасах 8 9. F-ийн F' хасах 6 нэмэх 4 дээр гарсан байна. За тэгэхээр уг хэрчим маань 3 дугаар мөчөөс 2 дугаар мөч рүү шилжсэн байх нэ. Дүрсийг эргүүлэх. Жишээ нь LMK гурвалжныг 180 градусын өнцгөр цагийн зүүнний дагуу болон эсрэг эргүүлэх бодлогыг бодъё. L цэгийн координат 2 6, M цэгийнх 8 8, K цэгийнх 7 4. Тэгвэл уг дүрс 180 градусаар эргэхэд L', M', K' оройн цэгүүдтэй болсон гэж үзье. Уг дүрс цагийн зүүнний эсрэг 180 градус эргэхэд 3 дугаар мөчөд гарч байна. За тэгвэл цагийн зүүнний дагуу эргэсэн ч гэсэн адилхан 3 дугаар мөчөд ижил гарч байна. За ийм учраас LMK цэгүүдийн координатуудыг олъё. За үүний тулд LMK цэгүүдийн OX тэнхлэг дээрх координат нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харъя. Буцаад OX тэнхлэг дээр ирж байгаа учраас координатуудын байр нь солигдохгүй хэвээрээ гэсэн. 180 градус эргэж байгаа учраас координатууд нь тэмдэг нь эсрэгээр өөрчлөгдөнө.